Ерөнхийлөгчийн тавьсан хоригт авилга албан тушаалын гэмт хэрэг мөн залингийн хэргийг багтаасан юм. Гишүүдийн харж байгаагаар хоригийг улсын хурл хүлээн авсан нөхцөл дараа нь яаж энгийн иргэдтэй төр өршөөл үзүүлэх тэр боломжийг хадгалж хуулиа эвдэхгүй байх вэ гэдэг дээр гаргалгаа гаргахыг хичээж байгаа. Мөн анхнаасаа буруу хууль гаргаснаас болж нийгмийг талцуулж ард түмнийг хоёр хуваагаад байгаагч зарим гишүүд шүүмжлэлээ. Өршөөлийн хууль тавьсан хоригийг нэгэнтээ нээлттэй хилцэж байгаа учраас битүү хатуугаар ярьж нууцлах шаардлага байхгүй. Ардчилсан нам Монгол Ардын намаас хин хэрэгт буруутагдаад байгаа. Түүнийгээ хууль хяналтын байгууллагад зарлах ёстой гэдгийг ч онцолж байлаа. Үнэхээр энэ гишүүд нь буруутай бол одоо энэгээр өршөөгдөж байгаа юм бол энийг олон түмэнд ил болоод тэгээд хариуцлага хүлээмээр байна. Үгүй бол их хурлын гишүүдийнхаа энэ нэр төрийг бол эргэж сэргээмээр байна. Ийм шаардлагыг би бол тавьж байгаа. Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооноос яг одоогоор гэмт хэрэг толгойдон шалгаж байгаа улсын их хурлын гишүүд ямар хүмүүс байна, ямар асуудлаар шалгагч гэсэн албан бичиг прокурорын байгууллагад очсон. Энэний үндсэн дээр одоо мөрдөгдөж байгаа болоод зарим эрүүгийн хэрэгэн төдөлж байгаа их хурлын гишүүдийн талаарх танилцуулгыг Монгол улсын ерөнхий прокурорын нэрээр нууцын зэрэгэлтэйгээр хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн байгаа. Зарим хэрэгэн нууцын ангиллаар мөрдөгдөж байгаа. Тийм учраас ерөнхий прокурорын гарын үсгээр нууцын зэрэгэлтэй ирсэн энэ бичгийг одоо ийм бичиг байсан, ийм хүн хэрэг толгож байсан гэж би энд ярих болцоогүй байна. Юу шалгаж байгаа хэрэгүүд болохоор өөрөө эргээд мөн төрийн нууцын хуульд заасан зарим нууц холбогдох үйл ажиллагаатай холбоотой учраас бид мэдээлэл өгөхдөө мөн нууц дарж байнгын хороонд явуулсан учраас энэ талаар бас бид дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна. Мөн энэгээр зарим гишүүн ерөнхийлөгчийн хориг ойлгомжгүй байгаа. Хоригийг хүлээгээд авсан нөхцөлд хууль бүхэлдээ хэрэгжих боломж алдагдана. Гаргалгааг нь яаж харж байгаа юм бэ гэдэг асуудлыг дахин хөндөж байлаа. Энэ өдрийн хууль зүйн байнгын хорооны хурлаар өршөөлийн хууль ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хилцлээ. Гишүүдийн зүгээс мэргэжлийн байгууллага болоод ерөнхийлөгчийн зөвлөгөөс тодруулах тайлбар зэргийг авч байсан юм а. Улсын хурлын шударгаас эвслээс дээрх хуулиар ажлын 5 хоногийн завсарлага авч хойшлоо. Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны мэдээллийг Жавцмаа Бацаянаар бэлтгэлээ. За, Оюнбаатар гишүү. Юу тодруулах юм? За, отхон баяр гишүү. Байгаа. Зарим хэрэгэн нууцын ангиллаар мөрдөгдөж байгаа. Тийм учраас ерөнхий прокурорын гарын үсгээр нууцын зэрэгэлтэй ирсэн энэ бичгийг одоо ийм бичиг байсан, ийм хүн хэрэг толгож байсан гэж би энд ярих болцоогүй байна. Юу шалгаж байгаа хэрэгүүд болохоор өөрөө эргээд мөн төрийн нууцын хуульд заасан зарим нууц холбогдох үйл ажиллагаатай холбоотой учраас бид ерөнхийлөгчийн тавьсан хоригт авилга албан тушаалын гэмт хэрэг мөн залингийн хэргийг багтаасан юм. Гишүүдийн харж байгаагаар хоригийг улсын хурл хүлээн авсан нөхцөл дараа нь яаж энгийн иргэдтэй төр өршөөл үзүүлэх тэр боломжийг хадгалж хуулиа эвдэхгүй байх вэ гэдэг дээр гаргалгаа гаргахыг хичээж байгаа. Мөн анхнаасаа буруу хууль гаргаснаас болж нийгмийг талцуулж ард түмнийг бол энийг олон түмэнд ил болоод тэгээд хариуцлага хүлээмээр байна. Үгүй бол их хурлын гишүүдийнхаа энэ нэр төрийг бол эргэж сэргээмээр байна. Ийм шаардлагыг би бол тавьж байгаа. Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооноос яг одоогоор гэмт хэрэг толгойдон шалгаж байгаа улсын их хурлын гишүүд хоёр хуваагаад байгаагч зарим гишүүд шүүмжлэлээ. Өршөөлийн хууль тавьсан хоригийг нэгэнтээ нээлттэй хилцэж байгаа учраас битүү хатуугаар ярьж нууцлах шаардлага байхгүй. Ардчилсан нам Монгол Ардын намаас хин хэрэгт буруутагдаад байгаа. Түүнийгээ хууль хяналтын байгууллагад зарлах ёстой гэдгийг ч онцолж байлаа. Үнэхээр энэ гишүүд нь буруутай бол одоо энэгээр өршөөгдөж ямар хүмүүс байна, ямар асуудлаар шалгагч гэсэн албан бичиг прокурорын байгууллагад очсон. Энэний үндсэн дээр одоо мөрдөгдөж байгаа болоод зарим эрүүгийн хэрэгэн төдөлж байгаа их хурлын гишүүдийн талаарх танилцуулгыг Монгол улсын ерөнхий прокурорын нэрээр нууцын зэрэгэлтэйгээр хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн.